Миний наадмын влогт тавтай морил өчтөр орой хотоос гарсан. Тэгээ одоо Хинтээ аймгийн Өмнө Дэлгэрээс сумын наадам дээр ирсэн байна. Бид нар Хинтээ аймгаар Дадал, Батширээд гэх мэт сумуудаар аялах гээд явж байна. Тэгээд эхний наадмын сум маань Өмнө Дэлгэр сум байна. Монгол хүмүүс байна да гэдэг шиг эндээс нэг хуушуур идээд би яг үндэ нөгөө нэг Тайванд байхдаа хуушуур их хийсээр агаад хуушуурын дург болсон. Гэхдээ яг хуу нэг хуушуур идчихье. Хуушуур байна гэж байна. Сумын наадам гоё гэдэг те. Даанч жоохон дээл мэлбүүл гэж. Манай crew энд явж байна. За. Хуушуур 2500 гинэ. Хэд байсан блэ өмнө нь? Наадмын анхны хуушуур. Нэг хуушуур л идчихье. Манай мөр бүр халууцаад юм суужаа энэ харалтай. Энэ юун дээр сандал дээр суухгүй яг энэ доор л ингэ байгаад байгаа. Мууртайгаа анхуудаага аялалт явж байгаа. Яа энэ харалт. Юу юм бэ? Лүлээ. Лүлөө. Халууцаж өглөө. Хоолойч идэхгүй байгаа. Оройдоо л жоох идэв. Гогон хөшөө гэж байна. Чингисээс өмнөх үеийн хөшөө гинэ. Энэ яг ингээд нөгөө яг ийм түүхийн номон дээр нэг иймэрхүү хийтэй хатнууд байгаа гэж байсан шүү дээ. За өнөөдөр бидний аяллаа 2 дахь өдөр гэхдээ анхны спот байгаа. Өчигдөр өдөөс хойш хотоос гараад замдаа хончоод тэгээд өнөөдөр Балдан Бэрээвийн хід дээр ирсэн байна. Энэхүү хід нь болохоор 1777 онд байгуулагдсан мэлээ. 1937 оны хэлмэгдүүлэлтийн үед байсан лам нар нь бүгд хэлмэгдээд тэгээд гээд тойрон үлдсэн Монголын одоо дурсгалтай томоохон хідүүдийн нэг юм байна. Миний хувьд болохоор баг анхудаага энэ хідийн нэрийг сонсож байгаа хгүй юу. Ер нь бол Монголд очиж үзээгүй газар айгүй ховор мөрчлөө яг энэ газрыг сонсоогүй юм байна. За тэгээд ерөнхийдөө юм нэг тэр хід мэдийнх нь байгаа байдал нь яагаад ч надад нэг тийм улаан үдэд байдаг хід шиг тийм бурайд хэм маягтай юм шиг ерөнхийдөө санагдаж байна. Байгаль нь айгүй гоё юм байна. Тэг яалтчгүй айгүй хуучин сэргээгдээгүй. Айгүй гоё эртний хിവэрээ тийм гоё хід байна. Би өөр нь оцсон газар болох найл болох ингээд влог дээрээ нөгөө нэг өмнө нь судлаад ямар шуухан юм те дүүх түүхийн жоохон ч гэсэн яри гэж бодоод сая замдаа судалсан юм аа. Хажуу талаас нэг иймэрхүү гадаа бүр амар гоё яана. Саянд хүслээ шивэнсэн. Хүслээ шивэндэг ээж мод гэсэн байсан. Тэгээд баруун зүүн 2 модтой. Тэгээд эрэгтэй эмэгтэй хүмүүс тусдаа шивэнд юм билээ. Хүсэл минь биелэх болтугай. Орой минь ер нь бол олон онох болохоор өдөрт жоохон хязгаартай бичлэг хийхгүй бол айгу урт влог болчих واخ. Би сая хоолоо хийсэн маа нэг дүү тэнд загас өрөх гэж байна. Тэгээ хоолоо хийсэн. Одоо энүүгээр голоос ус авч байгаа үсээ угаая гэж бодоод явж байна. Тэгээ энэний дараа бид нар даалууд тоглоно. Өнөөдрийн влогийн түрээд дуслаа. Маргааш уулзъя. Бай. Яа, бүгдээрээ нисчлээ шүү. Гоё яана. Хикара. Ямар муухай том юм бэ? За, аяллаа 3 дахь өдөр бид нар Хинтээ аймгийн Бэндэр суман дээр ирсэн байна. Тэр цагаараа л гоё харагдаж байна. Тэнд энэ ингээд нөө парламентын ордон гинэ. Хөдөө орон нутагт ганц байгаа парламентын ордон барьсан гэж байна шүү дээ. Тэгээд энэ сайдууд мэдүүд энд ирж болтон гинэ. Interesting. Манай Лили ингээд хороотой танилцж байна. Эхний өдөр бүр ингээ газар тавьж болохгүйсэн. Уурлаад тэгсэн чи одоо бүр ингээд хөөрхөн тасцсан.
За хинтийн гол брэнд яг ийм гоё. Өстөл идэх зайл болгоно гэж шүү дээ. Зарах талхайг бол бас олон хүмүүс байна. Өө тийм. 12 дуусных нь наадам. За тэгээд Папа, анчгүй явж хараа. За оройны хэдэн цагт болж байгаа юм дээ? 6-7 болж байгаа юм уу? Голын ирэг дээр бид нар хонж байна. Тэгээд ийм салат хийсэн. Нөгөө хотоос гарахтаа smoked chicken авцаас ахгүй юу? Тэгээд өдөр болгон хүнд хоол идэж яхаар гэж бодоод турхачаа гэхгүй юу? Өнөөдөр юм шиг ингээд дуусах маргааш болцъё бай. Хинтээ аймгийн Бэндэр сумд ирсэн байна. Өчигдрийн нөгөө харуулсан. Гэхдээ энэ штэ яг исламын муслимын нэг юм шиг байх юм. Моск шиг байх юм. Ямар учиртай юм бол. Энэ дотроо юм байна. За Хинтээ аймгийн Баян Адрах суман дээр ирсэн байна. Тэгээд энэ газар би 2018 онд иржсэн. Байгаль орчны яамд ажиллаж байхдаа нөгөө нэг Таиланд явсан найзуудтайгаа хамт ирээд дотор нь үзчихсэн. Доторхыг тэгээд бахан хаттын музей гэдэг байхгүй юу? Тэгээд энэ удаад дотгошоо орж үзэх шаардлага гэж бодож байна. Тэгээд өмнөхөд дурсаад ирээд харж марсан аим гарагч. Энэ сум нэр үнэхээр жаргацсан сум байгаа шүү нэраа. Сэтгэл нарстай байтай. Амар гоё үнэртэй шууд ингээд модны үнэр шууд ингээд суманд нь үнэртэй байгаа байхгүй юу? Vlog. За бид нар Хинтээ аймгийн Дадал суман дээр ирсэн байна. Манай муур энэгээр биш. Одоо жинхэнэ нутгийн муур болсон. Хаасайгүйгүү гэд. Нарсан ойд ирсэн. Үнэр нь амар гоё. Нийл тийм юу үнэртэй. Юу гэдэг лээ? Самар үнэртэй. Лили. Лили. Чи яаши тэр яра. Хөөрхөн. Ирвэхтэй тоглосон шиг. Өнөөдөр нэг зүгээ дараад авсан. Яасан чи дарцсан уу? Хой. Хой. Яа ягүй. Энэ газар нэр ингээд юу юм байна? 1,20,000 төгрөг төлөх юм байна. Яг Америк шиг одоо Монголд тийм болсон байна шүү дээ. Гэхдээ энэ дотор ингээд нойртой ингээд сонл ширээтэй хагаад энийг ойлгож байна. Гэхдээ бид нэр ингээд энийх нь гадна буусан чинь дахиад манай эзэмшилгээд дахиад мөнгө авна гэсэн. Би ингээд амарж байгаагаас илүү ингээд муура нэг газар хорхоос илүүтэй ингээд салхилуулъя гэж бодоод ингээд дагаад ороодоо өдөржингөө машинд явуулчаад тэгээ ороодоо муура ингээд салхилуулаад алхах тийм. Клоны минь дахиад хийлээ гэдэг шиг. Би машинд унтсан. Тэгээд гадаа бүрийн гоё гэд багажаа нэчээд ингээ хөвтөл ямар гоё байна. Лили бүр жаргаж байгаа шүү. Ингээл сах. Дэлгүүн болдог дээр ирсэн байна. Өөр юм худалдаа хийд юм байна. Ой нохог хараа. Дэлгүүн болдог ирлээ. Нарсан ойтой. Тэш юм гоё харагдаж байна. Яа нам нохооч шийц.
манай Лили ингээл унтаа явдیں۔ Хөөхөн байгаа эцтэй. Энд хоолно. Ингээл наадаг ёстой. Энэ Чингисийн посмос яалаа блэ гэдэг шиг амар лаг гармуудад тач авчихсан. За Сумаасаа 7 км-ийн зайд байдаг Анчинбаавын музей гэдэг газар ирсэн байна. Жинхэнэ бурят байшин. Нэг ч хадаас ордоггүй гэж байна шүү дээ. Энд ингээд хүмүүс бурят хувцсмсыг зураг авах болт юм байна. Би ч гэсэн авахгүйсэн. Тэгээд гайгүй чеклээд гайгүй арах юм бол та нарт зургийг харуулъя за. За 5,000 төгрөгөөр авахгүй болт юм байна. Хувцсмсэл. Гэтэ амар хурдл гэж жоохон сонирхол юм байна. За бид нар Дадар сумын энд байрлсан байна. Тэгээд энэ чийлэрнэ. Хөвтөж болох нь яах нь. Би ерөөсө бичлэг хэлснээс хойш өөрөө царай гаргаагүй байгаа тийм маргааш жоохон шиг царайтай болж байгаад тэгээд царайгаа гаргана за. Тэндээс хар үйл ирж байна. Йоо та нарын шумлыг хартаа. Ийм амар газар ирчих. Би сая энэс өмнө бараг 20 шумал алсан за. Oh my god. Гадаа нэг иймэрхүү. Миний влог гэдэг чинь уйдгартай болоод байна уу юу? Яалтчгүй амар чийлрээд явж байгаа болохоор иймэрхүү юм бичиж байна. Ишээ ингээд бүр амар их зуруу. Манай майхан тэнд байрлаж байгаа. Нийл нарсан. Нөгөө үржиг дээрийн тонсон газар шүү дээ. Буцаад хүрээд ирсэн ишээ ингээд ийм амар тэгээд гол ишээ. Гой харагдчихад. Би бүр амар борлцсон. Бурайд айлд даадалд ирсэн. Тэгээ бүгдээрээ юм хүлэмжтэй юм байна. Энд помидор царт юм байна. Гоё юм аа бас. Помидорнууд нь арай болоогүй байна. Тэгээд энэ дотроо болохоор ийм бурайд байшингуудтай. Энэ нь болохоор төмс гэсэн баха. За энд юу байна харъя. Өгөрцөө. Яа, би айн судалгаа хөгжлийн төвд ийм хүлэмжинд ажилладаг гэсэн шүү дээ. Амар халуун. Хүлэмжинд болохоор ийм мод суулгадаг гэсэн баггүй юу? Үрслүүлээд ингээд урт устаар нь модныхоо нөгөө нэг юу хийгээд юу гэдэг вэ? Үрийг нь хийгээд тэгээ жоохон нөгөө гөлөвлөөд гэдэг юм уу? Одоо уургаад ирэнгүүт нь тэрийг аваад зойр маринд хийж тэгэж үржүүлдэг. Тийм ажил хийдэг байсан. Байгалийн яамд. За нэг иймэрхүү байна. Надаас нөгөө бурайд айлыг сонирхолтой санагдаад байгаа аахгүй юу? Тэрүүгээр нарсан бата. Ер нь бол ингээд бурайд имшлэг ингээд бурайд гинэ. Хинтийн влог ер нь ингээд дуусч ин дөө. Одоо хинтийн төвд очиод гоё кофе шоп олоод гоё кофе юм уу смути уу гэж бодож байна. Хүнтөө ерөнхийдөө 7-8 хонлоо. Амар гоё юм л да. Гэхдээ нэг гоё тийм хотын vibe хэлт санаж байна. Нэг смути юм уу кофе уугаад. За Хинтийн аймгийн төв Чингис хотод ирсэн байна. Энэ болохоор музей гэсэн байсан. За юуны музей? Хинтийн аймгийн музей гинэ. Энэгээр ийм танкнууд байт юм байна.
Энийг хүмүүсийг хэрж үздэг юм шиг байна. Очиж харъя. Ардын явсгалын партизанчууд халах голын байлдаанд оролцсон дайчид гинэ. Хөөх нэр нь юм биш. Халах голын дайн Эренбаатар төрчээ гэдэг лөө. Тунцаг гэдэг. Бүр сумаар нэт юм байна. Буян хотог сум, Баян-Мөнх сум, Норивлын сум энэ Хинтээ аймгийн сумуудаас халах голын дайнд орж исэн хүмүүсийн нэр юм биш үү? Вау. За нэг иймэрхүү байна. Хинтээ аймагт маань нэг 200 гаруй зүйл төрлийн шууд байдаг. За энэ даатаач юм болоо. Би өдөр төрлийн яг нэг өмнө зүйл тоог маань юм байна. Тэр нэг амар сонирхолтой.